гол тод жишээ шүдний сойд гэнэ шүдээ угаах. Харин бичээ эхэлсэн юм уу? Миний voice явахгүй шүү дээ. Эндээс явчих. Мотор дүүбэл 1. За юу яцгаа манайхаа. За өнөөдөр номныхоо 3 дугаар хуулийг ярина. За 3 дугаар хууль дадлыг амархан болгох. За удаан та хол явъя гэж бодож байгаа бол танд маш амархан дадал хэрэгтэй. Тэгээ ном дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр удаан алах гэхдээ та ухарч болохгүй гэж байгаа. Ерөөсөө л дүрм нь энэ. За тэгвэл яагаад дадлыг амархан болгох хэрэгтэй юм бэ гэж гайхаж магадгүй. Ном дээр хэлснээр бол та нэг өдөр ингээл тэг 30 минут ном уншиж эхэлж болохгүй. Та эхлээд 2 минут ном уншаа гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ 2 минут л бүх дадлыг ердөө 2 минут хий гэж байгаа. 2 минутын дүрм. Тэгээ яагаад тэгж байгаа вэ гэхээр хүмүүс заримдаа боддог. Ёо би 2 минут дасгал хиймээргүй байна. Юу ч хийсэн болохгүй. Би 20 минут л дасгал хиймээр байна гэдэг ч юм уу те. Ингэж боддог. Гэтэл тэр хүн дээр гарч байгаа гол алдаа нь юу юм гэхээр хүн 20 минутаар эхэлчихэнгууд тэр нь тууштай үргэлжилж чаддгүй. Хэсэг хийж байгаа залхуу нүрчдэг. Тэгээ яагаад 2 минутаас ямар ч дадлыг эхэлж байгаа вэ гэхээр гол шалтгаан нь таны identity буюу таныг хинбэ гэдгийг чи өөрчилж байгаа. Та тэгэхээр 2 минут альва нэг дадлыг хийснээрээ та тууштай хүн болж байгаа байхгүй юу? Таны identity чинь тууштай эхэлсэн зүйлээ дуусгадаг гэдэг зүйлийг тэр майндсетийг өөрчилж өгч байгаа гэсэн. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг хүчтэй хийхээсээ илүү ямар нэгэн зүйлийг тууштай олон давтамжтай хийх нь л одоо дадлын гол хүч тэрэнд оршдог гэж үзэж болно. За бүр жишээлх юм бол ном дээр ингэж байгаа юм л да. Repetition perfection гэж аахгүй. За repetition буюу олон зүйлийг нэг зүйлийг ингээ олон удаа давтах. Энэ зүйл болохоор perfection-ээс төгс зүйлээс илүү хүч чадалтай гэж байгаа. Яагаад гэхээр та маш энгийн жижиг нэг зүйлийг ингээд олон удаа давтаал хийгээл ахаар тэр нь аянда төгс болд юм ээ л та. Гэтэл нөгөө төгс үзэлтэй хүмүүс яадаг вэ гэхээр жижигхэн энгийн зүйлийг одоо тэрний хүч чадлыг нь дутуу үнэлээд нэг удаад маш их хичээж их хүчин чармаалтаар төгс зүйл хийх гэж зорддог учраас олон хүмүүс шин зүйл эхлүүлж чаддаггүй. Тэгээд бас эхлүүлсэн зүйлээ дуусгаж чаддаггүй, тууштай байж чаддаггүй байгаа аахгүй. Тэгэхээр perfection-ээс илүү repetition буюу төгс зүйлээс илүү давтамж гэдэг бол илүү чухал, бас илүү хүч чадалтай байдаг урт хугацаанд. За энэний гол нэг жишээ нь юу байсан гэхээр шүдний сойд гэнэ шүдээ угаах. Тэгээд хүн болгон бараг өдөр болгон шүдээ угаадаг штеп. Тэгэхээр энэ нь ингээд яагаад дадал болж чадсан бэ гэхээр шүдээ угаахад тийм ч их одоо effort буюу хүч чадал гардаггүй, хүчин чармаалт гардаггүй маш одоо амархан учраас те ердөө 1 минутанд ч гэсэн зарим хүн угаачдаг. За мэдээж 2-3 минут угаавал сайн. За тэгэхээр яг шүд угаахтай адилхан та маш амархан өдөр тутамдаа хийж болохоор энгийн л дадлуудыг үүсгэх гэж байгаа байхгүй юу гол санаа. За тийм ээ. Тэгээд дадлыг амархан болгож байгаа хамгийн гол нууц нь юу вэ гэхээр та амархан дадалтай болсноор танд ерөөсөө шалтак тоочих боломж олдохгүй. Ямар ч шалтак тавьж чадахгүй болно л гэсэн. Өөрийгөө шалтак хийх ямар ч боломжгүй гарцаагүй байдалд оруулахыг хэлээд байгаа. Тэгээ бид нар яагаад гэвэл ингээд амьдрал дээр яг харах юм бол хэцүү ингээд зориг тавьчихдаг. Тэгээ тэр зүйлээ дадал болгож чадахгүй байдгийн шалтгаан нь дандаа шалтак тоочдөг байгаа байхгүй юу? За нэг жишээ авъя л та. Та ингээд гэрээсээ жаахан хол гэхдээ хямдхан фитнест ингээд бүртгүүлчлээ л дээ. Тэгээ тэр жиндээ явахын тулд ингээд танаас маш их хүчин чармаалт гарна. Ягаад гэвэл таны гэрээс хол ажлаас ч хол учраас нэгт замдаа цаг зарцуулна. Тэгээд ирж очихын ийм хүчин чармаалт гардаг байхгүй юу? Энэ тохиолдолд хүмүүс яадаг вэ гэхээр хямдыг бодоод за энэ фитнест орчие гэд явдаг. Гэхдээ тэргээ дуусгаж чаддгүй эхлүүлээд хайчдаг. Ягаад гэхээр одоо өнөөдөр өстө төгжрэл замын хөдөлгөөн амар их байна, төгжрэл их байна. Би явж чадахгүй. За эсвэл өнөөдөр би маш их завгүй, цаг алга гэд ингээд жимээ хойшлуулчихж байгаа байхгүй юу? За бүр ядын унаа машин олдохгүй байна. За машинтай айлаа гэхэд бензиний мөнгө алга гэдэг ч юм уу. Ямар шалтгаан гарч болно. Эсвэл эдэр 9-ийн хүүтэн гадаа амар хүүтэн байна. Юу фитнест явах гэдэг ч юм уу те. Ингэсээр агаад ямар нэгэн шалтгаан гарч ирээд энэ зүйл ингээ хэрэгжихгүй болж байгаа. Тэгэхээр амархан болгож байгаагийн гол нууц нь хитрхийн амархан
хийхэд амархан байх юм бол та шалтгаан тооцох боломжгүй болоод тэр зүйлийг одоо хийхээс өөр арга болно. Жишээ нь та гэртээ ердөө 10 минут дасгал хийдэг байлаа л та. Тэгэх юм бол та заавал гадаа гарч явах шаардлага байхгүй. Бараг танд нэг гудас байхад л болно. За худалч хүнд бараг гудасгүйгээр за standing exercise гэдэг би зогсоогоор хийж болдог дасгал хэд хүртэл гараад ирж байгаа. YouTube-ээр дүүрэн дасгал байгаа. За тэр дасгалаас магадгүй хамгийн easy амархнаас нь та ингээд 5 минутаас эхлээд тийм үү дасгал хийж эхэлж болж байгаа байхгүй. Энэ үед та жимд мөнгө төлөхгүй, мөнгө байхгүй гэсэн шалтгаан байхгүй болж гин. Яаж явах уу? Зам тээврийн асуудлын шалтгаан байхгүй, гадаа хүүтэн гэсэн шалтгаан байхгүй тий. Ингээд шалтгууд нь багасаад биелэгдэх магадлал нь өндөр болоод ирж гин гэсэн. За гэхдээ хүмүүсийн нэг муухай тал юу вэ гэхээр шалтгаан бол нэрээ үргэлж байх болно. Хэдий ийм байсан ч гэсэндээ шалтгаан тооцоор л идэг. Тэгээ бодит байдал дээр яадаг вэ гэхээр хүмүүс за би ингээл YouTube-ээс гэртээ дасгал хийдэг болно гэж бодцоод бас хийдэггүй. За ямар шалтгууд гарч ирдэг вэ гэхээр маш инээдтэй ингээд ямар нэгэн байдлаар шалтгаан гарч ирээд идэг заяа. За өнөөдөр би амар ядарч гин. Тэ өнөөдөр би нэг өдөр өнжчий. Өнөөдөр би ядраад байгаа юм чинь жоохон унтаад амарчий гэдэг ч юм уу. За би өчигдөр өөрчн баг цаг унтцсан, унтаж чадаагүй. Өнөөдөр минь толгоо өвдөд байна. Эсвэл өнөөдөр айгүй стресстэй байна те. Ийм ч юм тохиолдсон, тийм ч юм бүтэхгүй байна. Ингээ бараг нөгөө нэг зоригтойгоор ордог ч юм уу. Тэгээд нөгөө дасгалаа хийдэггүй. Тэгэхээр шалтгаан гэдэг зүйл бол нэгдүгээрт үргэлж байсаар явах болно. Энэ зүйл хизээж алга болохгүй. Шалтгаан байсаар байх гэдэгтээ эвлэрнэ. Харин та өөрөө ямар нэгэн шалтгаан тоочхооргүй амархан тийм дадлыг л өөрөө бодож олох хэрэгтэй гэсэн. Тэгээд хэрвээ тань шалтгаан тэгсэн мөртлөө гараад ирэх юм бол би яг шалтгаан тоочод эхлээд байна гэдгийг анзаараад зүгээр л хийх хэрэгтэй. Зүгээр л хийхээс өөр шууд эхлэхээс өөр ямар ч арга байхгүй, өөр ямар ч нууц know how байхгүй гэсэн. Тэгээ энэ ном дээр гарч байгаа хамгийн гол надад таалагдсан санаа нь юу байсан бэ гэхээр төгс нөхцөл гэж хизээж бий болохгүй амьдрал гэж байгаа байхгүй. Энэтэй бүр эвлэрэх хэвээр. Тэгээ энэ юу вэ гэхээр хүмүүс ингээд төсөөлөлтөө ингээд ямар нэг одоо шин зуршил дадлыг эхлүүлэхийн тулд нэг юм төгс кондишн те төгс нөхцөлийг хүлээгээд идэг. За нэг өдөр би ингээл амар ирч хүчтэй болоод би хөнгөн те шүн бүтэн нойртой унтаал тэгээл нөгөө нэг ажил хичээл маань зэгцрээл ингээл хүүхдүүд том болоод те би өстой юм санхүүгийн эрх чөлөөнд хүрээ за тэгээд би дасгалаа хийнэ гэдэг ч юм уу те ингэж боддог. Гэтэл амьдрал дээр тийм юм хизээж байхгүй. Нэг асуудал шийдээл дараагийн асуудал гарч ирсээр л байдаг. Тэгэхээр ер нь хизээ нэгэн цагт яг бүх зүйл зэгцэрсний дараа бүх зүйл бэлэн болсны дараа хийн гэдэг ойлголт байхгүй гэдэгтэй л одоо та санал нийлхээс өөр аргагүй. Тэгэхээр тийм болохоор одоо шинэ бизнес эхлүүлэхийн тулд таны хөрөнгө оруулагч чинь бэлэн болоод бизнесийн хамтрагч чинь ирээд таныг тайзан дээр уурж гарна гэж бодож ивэл мэдээж үгүй. Тэгээд энэ бүхнийг та өөрөө бий болгох ёстой. Тэгэхээр ямар ч төгс биш нөхцөл байдал донд зүгээр л хийгээд маш амархан алхамаар тэгээд тасралтгүй хийхэд л энэ одоо дадлын нууц нь орчоо гэсэн. Нэг ч өдөр алхасгүй хийн гэсэн. Одоо олимпийн алдартай юм усан сэлтийн тамирчин байгаа байхгүй юу? Тэгээ тэр хүнээс ингээд амжилтыг асуухад тэр хүн ингээд жилийн 365 хоног нэг ч өдөр бэлтгэлээ би таслаагүй гэж байгаа. Тэгээ тэр хүн зарим өдөр халуунтай байсан, бүр ханиадтай байсан, тэ өвдцөн ч үеэсэн. Гэтэл тэр хүн ингээд бүр өдөр болгон ямар нэгэн байдлаар бэлтгэлээ хийдэг байсан баа. Тэгэхээр ерөөсөө нууц нь тэр давтамж тасралтгүй байдал гэсэн үг. Тэгээд маш амархан байх хэрэгтэй. Амархан зүйлийг тасралтгүй хийнэ л гэдээ ойлгож байгаа. За яг энэ дүрмийг штэ те эсрэгээр нь муу дадалтай ашиглаж болно. За муу дадлыг тэгвэл хэцүү болгох хэрэгтэй гэсэн үг. Яаж хэцүү болох вэ гэхээр олон хүмүүсийн юм жишээг би сонссон. Гар утсаа ингээд амар их оролддог. Утсаа ингээд скролдож цаг дэмий үрдэг хүмүүс болохоор ямар арга хэрэглэсэн бэ гэхээр утсаа одоо утсан дээр байгаа Facebook, Instagram одоо их ороод идэг тэр аккаунтуудаа устгахчихсан. Тэгээ устгахчаар яах ёстой вэ гэхээр шалгахын тулд заавал шинээр даунлоад хийгээл татаж аваал тийм маш их цаг орох. Тэгээд логин хийх шаардлагатай болно. Энэ процесс нь амар төвөгтэй учраас үнэхээр энэ зайшгүй одоо имэйлээ шалгах, зайшгүй одоо сошиал юугаа шалгах тийм шаардлага гараагүй л ортггүй залхуу нь хүрээд за шинээр татаж аваад орно гэдэг бол маш залхуутай гээд ингээд орох цаг нь эрс багасж байгаа байхгүй. Тэгэхээр ашигтай дадлаа нүдэн доор ил хийхэд амархан хурдан богинохон те
маш амархан болгоод харин хэцүү дадлуудаа эсрэгээр хийхэд маш хэцүү, нүднээс далд уцс чинь ер нь бол хол идэх ч юм уу, цүнхэнд ч юм байж идэг, яг кармад ч юм биш. Тэгэл аппликейшн хэрэгтэй цаг үрдэг юмнууд чинь одоо устгагдсан ч юм уу, шинээр логин хийж ордог, илүү процессыг төвхтэй л олго гэсэн үг. Тэгээ энэний бас нэг жишээ юу байсан гэхээр тамхи татдаг нэг найз нь тамхиг ингээ хайрцгаар бэлэн зүнхэндээ авч явдаг байжгаад тамхинаас ерөөсө гарыг гэж шийдээд тэгээд ямар жижиг алхмууд хийсэн гэхээр энэ муу зуршлаа айгу төвхтэй олгоё гэж одоо эндээс ойлгоод тэгээд тамхиа нэг ширхгээр нь худалдаж авдаг болсон. За тэгэхээр яадаг вэ гэхээр жоохон тамхи татмаар санагдах үед ингээ бэлэн өөрийнх нь цүнхэнд биедэн тамхи байхгүй. Тэгээ 90 тонны хүрээл найзууд нь тамхи татдгүй хүмүүс болгоцсон. Тэгээд тамхи татахын тулд одоо тэр хүн заавал дэлгүүр ороод тэгээд бас хайрцгаар нь авчлахгүй дөрмөн нэгэн ширхгийг яг худалдаж аавна. Тэгэхээр энэ нь өөрөө айгу төвхтэй болгоод за гэд ингээд тестсээр агаад тамхи татах давтамж нь холдож ирсэн байгаа. За үүнийг олон зүйл дээр хэрэгжилж болно. Ямар ч жишээж болно, энэ зүгээр санаа гэсэн үг. Жишээ нь амттан идэх туртай хүн байх юм бол дэлгүүрээс гэртээ амттан аваад тавьчих юм бол тэгэл мэдээж аваад идэн тийм үү гэрчин байгаа учраас хэрвээ гэртээ ямар ч амттан авдаггүй хүн байх юм бол хаяж ихэр мэхэр идмээр санагдана. Гэхдээ ингээл шкафуудаа хайгаал хөргөч онгойлгож болов байхгүй мэн гээл тэгэл өнгөрдөг ч юм уу те. Тэгэхээр өөрийнхөө одоо хаяхыг хүсэж байгаа муу зуршлаа нүднээс далд бас төвөгтэй болгоод харин үнэхээр үргэлжлүүлмээр байгаа хиймээр байгаа зуршлаа нүдэн дийл бөгөөд шууд аваад хийж болохоор гуц нь ингээд гэрт нь байж идэг те. Шууд ингээл гитар сурмаар авал гитар нь одоо ил байж идэг гар доор те. Ингээд эсвэл ном уншмаар байвал хаасайгүй номнууд ширээн дээр нь ингээд дэрэн доор нь байж идэг. Ингээл ерөөс аваад гарын доор хийж болохоор байх сэтлийг төрүүлж идэг. Бас хийх үед өөртөө маш бага цагаар амархнаар эхлэх нь их чухал ахнэ. Нэг дор одоо сайн хийх гээд ах юм бол тэр нь удаан үргэлжлэх зуршил болж чадахгүй гэдгийг санаад дутуу байсан ч хамаагүй та 2 минут 5 минут хийснээр эхлээд та яаж байгаа вэ гэхээр тэр зуршлыг тууштай хийдэг тууштай хүн болж өөрийнхөө одоо зан чанарыг өөрчилж чинь гэсэн үг. Behavior өөрчлөөд тууштай болсны дараа та ямар ч дадлыг суулгахад асуудал болчих жоохгүй. За өөр чухал зүйл юу вэ гэхээр тэгээд та үйлдэлээ амархан болгоно гэдгийг за бүр бодиттой нэг жишээ авъя л да. За би өглөө болгон гүйдэг болно гэд бодож байхдаа би яаж хэрэгжүүлсэн бэ гэхээр одоо биеийн тамирын хувцас шууд орныхаа хажуу тавиад өглөө сэрүүлэг дуурангууд ерөөсө гэрийнхаа хувцсыг ч юм уу өмсгүйгээр л шууд бэлтгэлийн хувцас өмсчдөг. Тэгэн гут нэгдүгээрт гараад гүхэд илүү амар хурдан болж байгаа. За тэгээд гүйдэг гутлаа өмсчихэж байгаа тий. Тэгэл гараад би анхандаа гарч гүүх нь надад амар ядаргаатай хэцүү байсан учраас би өөрөө ингээ ядраагаа залхаачгүй гээд анхандаа алхдаг байсан. Тэгэл алхаж байгаа л гүүмээр санагдах юм бол ердөө 2 минут 5 минут л гүүн. Тэгээ удаан бол гүүхгүй. Тэгэл ороод ийн. Тэгэл яг энэ майндсет намайг би эрүүл мэндэд анхаардаг хүн, би зорилгодоо хүрдэг тууштай хүн, ямар ч лсэн би өдөр болгоно нэг хийдэг зүйлтэй боллоо гэдэг энэ майндсетүүдийн маань өөрчлөөд тэгэл минута багаар ингээд нэмэгдүүлэх замаар дадлыг сурах юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Тийм учраас эхэлж байгаа дадлаа 2 минутаас 5 минутаас хэтрүүлэхгүй маш богинохон, маш амархан болохоор нэг ном дээр гарч байгаа жишээр бүр анх фитнес явж байгаа хүмүүсийг ерөөсөө удаан дасгал хийх хориотой ердөө ингээд бэлтгэлийн хувцас өмсөд гутлаа пүүзээ өмсөөл ороод 2 удаа сүнэлгдэг гэсэн гэж аахгүй. 2 удаа push up хийгээл тэгэл болоо. Тэгэл ингээл нөгөө нэг тууштай хийсээр байгаа тэр хүмүүс дасгал хийхэд ингээд асуудалгүй тууштай тэр зан чанар бүрэлдэж байгаа гэж гарч байгаа. За тийм байна. Тэгээд энэ дээр бас нөгөө тэр төгс байдал хүмүүс нэг юмыг төгс хийх гээд байдсан шүү. За ердөө 2 минут хийн гэж үгээсээ 2-ын хооронд гэдэг ч юм уу те. Тэгэж бодоод ингээ өөрөө өвчлээд 2 цаг 20 минут ингээ дасгал хийх үед хүн яадаг вэ гэхээр нэгдүгээр цуцдаг, дахиад хийх мотивацгүй болж байгаа те. Тууштай ажиллахгүй. Дээрээс нь яг энэний нэг тусал талыг ном дээр гарч байгаа нэг юм шинжлэх ухааны туршилт байгаа байхгүй юу? За ямар гэлээ Америкийн Флорида ч үлээ нэг хотын нэг юм их сургууль дээр нэг эрдэмтэн туршилт хийгээд тэгээд ийм зурагнуудыг оюутнуудаар ийм 2 групп болгоод сонгуулж байгаа байхгүй. Нэг нь болохоор
quality group, нэг нь quantity group гэдэг ингээд тооны чанарын дүгнэлт өгнө гэд яг адилхан зургнууд тарааж өгөөд тэгээ оюутнууд тэндээс яах ёстой вэ гэхээр тэр тооны групп нь болохоор аль болох олон сайн зураг сонгосон нь өндөр оноо авна гэсэн даалгавартай. Тэгээд энэ зурагнуудаас хамгийн олон сайн зургуудыг сонгоорой гэдэг даалгавар өгчлээ. Нөгөө группт нь болохоор ердөөсөө та нар ганцхан хамгийн төгс нэг л зургийг сонгох ёстой гэсэн даалгавар өгсөн юм байна. Тэгээ энэ хоёр группийн үр дүн нь болохоор бүр маш гайхалтай эсэргээрээ байсан. Яасан бэ гэхээр нөгөө цорын ганц төгс зургийг олох групп нь сайн зургуудаа олж чадаагүй. Харин нөгөө олон зураг сонгож ийснүүд нь болохоор илүү олон сайн зураг сонгосон байсан гэж аахгүй хамгийн сайн зургийг сонгосон байсан гэсэн. Тэгээ яагаад тэгсэн бэ гэсэн дүгнэлт нь болохоор төгс ганц зураг сонгоно гэхээр хүний тарих ямар гацаанд ордог вэ гэхээр яана алдчихвал яана, буруу сонголт хийвэл яана, хамгийн сайн сонгох ёстой гэд стресс үүсээд тэгээ тэр хүмүүс ингээд илүү одоо тархины чадамж нь ердөнхөөсөө муу ажилласан байна. Нөгөөх нь болохоор за алдаанаасаа суралцаал олон зураг сонгоод харьцуулаад за энэ нь энэс илүү дээр зураг байна гэл ингээл алдаа гаргаал алдаанаасаа суралцаал улам сайжраал алдаа гаргаал алдаанаасаа суралцаал улам сайжирсаар агаад хамгийн сайн зургийг сонгоцсон гэж аахгүй. Тэгэхээр энэ сэтгэл зүйн туршилттай адилхан хүн өөрийнхөө өдөр тутам хийж байгаа дадлууд, зуршлууд дээрээ яг энэ зарчмыг ашиглах юм бол бид нар маш энгийн байдлаар олон удаа туршиж ингээд давтамж маань олон удаа хийсээр агаад хүн эцсийн дүгнэлтэнд нь бол тэр төгс зүйл рүү илүү ойртно гэсэн санаагаа. За тэгээд бас нэг үйлдэлийг амархан болгох арга нь commitment буюу яг шийдвэр гаргах commitment-д оруулах гэж байгаа байхгүй. Тэрний жишээ нь англи сурах гал зарим хүмүүс бол бие дагаад ингээд өөрийгөө тууштай, дисциплинтэй байлгаад ном уншаад үг цэжлээ сурчдаг. Гэтэл зарим хүн чаддаггүй. Тэр хүмүүс тэр commitment илүү тохиромжтой одоо мөнгө төлөөд золиос гаргаад яг ингээд зорж сургалтын төвд очиод хамт олонтой багштай нь ингээд сурах юм бол тэр хүн юу хийх ёстой гэхээр үйлд нь амархан болчихж байгаа. Зүгээр л өөрийгөө сургууль дээр авчрах. Тэгэл болоо. Ангид суучгал юм бол бүх зүйл автоматар явчин багш хичээл заана. Та тэгэл тэр программыг дагаал явчин гэсэн үг. Тэр ийм байдлаар одоо хэл сурах, дасгал хийх, коучтой болох ч юм уу те мөнгө нь байдаг бол ингэж хийвэл тэр үйлдэл бүр амархан тууштай байх магадлал нь өндөр болно. За тийм боломж байхгүй бол байгаа нөхцөл байдлаа тааруулаад ямар ч лсэн тэр амархан аргаар одоо хамгийн амар арга замаар л дадлыг хийх хэрэгтэй гэсэн үг. Тийм хэрвээ таны хийж байгаа дадал төвөгтэй маш олон үйлдэл орсон те. За зүгээр нэг дасгал хийхийн тулд одоо ингээл маш олон юм бэлтгэлийн хувцас, төвөгтэй хувцас өмсдөг. Тэгэл одоо яад энэ тэр бэлтгэл хийдэг газар нь маш хоол идэг. Очих гэж 2 цаг, 1 цаг олдог те. Тэгээд тараад ажил гэрлүүгээ явах гэж олон цаг болж төвжирдэг гэдэг ч юм уу юм процесс нь юм хэцүү байх тусмаа төвөгтэй байх тусам хүн төвшөөгөөд хийхгүй. Тийм учраас л айл болох амар арга замаар өөртөө шалтак тоочих боломжгүйгээр тэр дадлыг бодож олоорой. Тэгээд өнөөдрийн дугаарын доор хамгийн одоо амархан ямар ч залхуу хүн хийж болохоор тийм дадлын одоо жишээнүүдийг зохиож бичсэн хүнийг тодруулъя. Тэгээд та нар тийм бас жишээ бичээрэй. Тэгвэл илүү бас бие биендээ шин санаа өгөө сонирхолтой авах болов уу гэж бодож байна. За тэгээд ном дээр 66 хоногийн дүрм гэж байгаа байхгүй. Тэгэд ямар ч дадлыг суулгахад эхлээд бол 2 минутаас хэтрэхгүй эхлэхсээ хэрэгтэй юм байна. Тэгээд 66 хоног гэдэг нь дунджаар альва нэг дадал сурчвал хүний тархинд те мэдрэлийн системд автомат үйлдэл болж суухын тулд дор хаяж 66 хоног шаарддаг гэж байгаа. Тэгэхээр ингээ бодохоор нэг 2 сар орчим байгаа байхгүй. Тэгэхээр нэг үйлдэлээ та амжилттай ч вэ, амжилтгүй ч вэ, хамгийн сайнараа ч вэ, бүтлгүүцсэн ч вэ те үр дүн ерөөсө гарахгүйсэн ч хамаагүй та тэр дасгалыг нэг 2 сар хийчих. Тэгэх юм бол ядаж та ингээд өөртөө за би дасгал хийдэг хүн, эрүүл мэндэд анхаардаг хүн, би тууштай хүн гэдэг ийм майндсет энэ мессежийг өгөөд тэ таны хинбэ гэдэг чинь ингээд эхлийн ээлжинд өөрчлөгдөөд тэ би чинь тэр дасгалдаа дасаад тэгээд нөгөө үр дүн зорилго чухал биш гэдэг байгаа шүү дээ. Зүгээр л та тэр зүрийг тууштай олон давтамжтай хийх хэрэгтэй. За ингээд тэр 2 сар хийсэн зүйлийг 2 жил хийх үед бол хүссэн хүсээгүй үр дүн бол угаасаа гарна. Надад санал нийлэхгүй юм байна уу?
Доор бичээрэй комент. За. Тэгээ ер нь бол ингээд бодохоор аливаа ямиг эхлэх хамгийн хэцүү байдаг. Тэгээд яг ингээд эхэлчихэл юм бол ингээд тэр зүйл ингээд аяндаа ингээд бас урсаа явцдаг. Тэгэхээр яагаад эхлэхэд хэцүү байна гэхээр амар сайн бэлтжээд амар сайн төгс юм эхлүүлэх гээд байгаа тэр нөгөө perfectionist бодолтой их холбоотой байдаг гэж байгаа. Хэрвээ та тэгэж бодоол ах юм бол та өнгөрсөн жил хийх юмсан гэсэн бодол чинь дараа жилийн шинэ жилээр ч гэсэн бодогдчихл ах нь шүү дээ хийгдээгөө. Тэгээ тийм тохиолдлууд амар нийтлэг байд юм лээ. Тэгээд бүр хамгийн амар нь ингээл аль 20 настайдаа эхлүүлээ хий гэж бодож исэн бизнесийн санаа нь тий ингээл амьдралын завгүй амьдралны урсаар гал 30 хүрээл 30 насны төрсөн өдрөөрөө би тэрийг одоо хүртэл хийгээгүй юм байна хийх юмсан гэж бодоод тэгээд 40 хүрээд 50 хүрүүл ямар харамсалтай бай тээ. Тэгэхээр та тэр төгс нөхцөлийг хүлээж бүх зүйл яг ингээл гоё санснаар болох үед эхлэх биш. Зүгээр л маш багаар ингээл жижигэн яатмын хэмжээгээр эхлээл ингээл явах юм бол тэр зүйл чинь нэгэнт эхэлсэн хоёрдугаарт нэг өдөр алхасгүй тууштай байгаа үед тэр зүйл чинь бол биелээ болох нь тодорхой. Тэгэхээр энэ дадлын хүч нууц нь ерөөсөө энэ л байгаа. Маш жижиг хэмжээтэй. Тэгээд тасралтгүй байх нь л ерөөсөө гол нууц. Маш амар хялбар байх хэвээр. За тэгээд энэ дугаарынхаа төгсгөлд хамгийн гол нь та бүхэнд юу гэж хэлмээр юм гэхээр мотивашн хүлээх хэрэггүй. Ямар нэг мотивац авах нь бол гол асуудал ерөөсөө биш. Мотивац бол ерөөсөө төр зур орж байдаг зүйл, гарчил байдаг зүйл. Харин танд зүгээр л easy болгох хэрэгтэй, амархан болгох хэрэгтэй байгаа. Таны хийх зүйл чинь хэрвээ л та амархан үнэхээр тэр хийж байгаа зүйл чинь амархан болчихвол юм бол та шалтгаан тоочж чадахгүй. Тэгээд та тэр зүйлийг насан туршдаа хийх боломжтой. Мэдээж тасралтгүй хийж байгаа учраас сайжрал тэр дунд үргэлж байх болно. Тэгээд та хүсэж байгаа тэр төгс үр дүндээ ойртон хийхгүйгээр төгс байх гэж мөрөөдхийн оронд төгс бишээр жижиг хийгээд эхлээрээ тэгээ хийж байгаа зүйлээ маш амархан танаас хүчин чармаалт гаргадаггүй ямар ч стресс үүсгдэггүй хамгийн амархнаар эхлээрээ гэж би та нарт уриалж байна. За тэгээд миний уриалгатай нэгдсэн та нарт бас баярлалаа. Комент үлдээгээрээ тийм лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд энийг бас дадлуулгая. Зөндөө гоё хүмүүсийн цаг гаргасан хэрэгтэй мэдээллүүдийг бид нар подкастуудыг сонсчоод би бас өөрийгөө анзаарсан лайк дарахаа мартчихдсан мэлээ. Тэгээд лайк дарж байгаарай, subscribe хийж байгаарай. Тэгээд энийг бас жижигхэн дадлуулгаад та нартаа өнөөдөр хэрэгжүүлэхийг гоё. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Хамтдаа хичээцгээе баяртай.